그들이 아무튼 가있어요. 그게 허위문 갖고 내모니 얼굴을 인천대 돈도 다시 같은 거 없지. 경찰에서 사인 거는 그게 어떻게 못해. 온사제로서 뭐 지상도 그렇게 손수에서 허위도 어디 없산 어떻게 없산 스키치 일주일 친구 스키치라서 그것도 사다고 온 지금도 또 위로도 어쩌나. 여기 그게 다 근데 орнуудтай жилчраа манай яамны харьяа дөрвөн ондоос гадаа албагийн өдөртүүд байгаа. Тэгээ энэ чиглэлээр таавал чон ойр хугацаанд хийж анхаарал шинжлэх ажлыг зарвалж байгаа зүйл чиглэлүүд дараагаар нь энэ цагийн хязгаар гараад орнуудын өдөртүүд бас асуудал тодорхойлох зүйлүүд за хийж байх санал одоо гэж болно. За энэ удаагийн бүрд яамны газрын дарганаар гэншил дарганаар оролцож байгаа юмнаас бас одоо таавхан ачаалбан тусгуулаад асуудал төлөвлөлт хийж яж болно. Нэгд асуудлын төрийн захиргаа нэг чиглэлийн ажлаар бас орнотын өдөртүүдтэй тодорхой үйлчилж одоо хийж бодож байна. За нэгдүгээр таавхан юуны өмнө одоо зуны цаг дуслаа намрын видеод ажил хийж юмнаас одоо ажил амралтын цагийг одоо зохицуул дуусгах хэрэгтэй байна. Өнөөдрөөс эхлээд орнуудад ажиллаж байгаа бүх одоо орнуудын өдөртгүүд бүрэн одоо ажилдаа орсон байх хэрэгтэй байна. За ажилтнуудын тухайд амралт чавлууд байгаа бол энэ 8 цагт багтаагаад амралтыг нь одоо дуусгах хэрэгтэй. Нэг одоо орсон бол эргэж уцаад одоо байхгүйгээр дараа нь одоо хэд хоног амран гэхгүйгээр одоо энэ ажил салбар дуусгахгүйгээр ажилдаа дуусгах хэрэгтэй байна. Хоёр дахь асуудал орнуудад ажиллаж байхад иргэдтэй уулзж яах манайхтай холбоотой асуудлын зүйл байна ярьж байна. Хүн амраа явдал чөлөө аваа явдал гаргашаа явах болно. Явахтан ажил нь хамт алга болчиход байна. Тийм учраас орнуудын өдөртгүүд мэргэжилтнүүдтэйгээ хэн нь одоо бие биенээ одоо орж явж ажиллаж явах юм бэ гэдгийг нарийн хуваар гаргаж ажиллах хэрэгтэй байна. Хэсэгцийн дарга нь ахлан мэргэжилтэн нь эзэг байгаа бол тэр ажил хэрэгчээр одоо эзэнгүй алга болгож болохгүй. Тодорхой хэмжээгээр иргэдэд үзүүл үйлчилгээ цаана нөлөөдөж явж байгаас чиглэл маш одоо гараад байна. Энэтэй холбоотойгоор ер нь бүх одоо газрууд хэнийг орлон одоо ажиллах бай, ажлуудыг гүйцэтгэх үү гэдгийг төлөвлөгөө гаргах, хууль одоо гаргаж ажиллах юм одоо чиглэлийг таахад өгч байна. Хоёр дахь асуудал орон нутагт ажиллаж байгаа манай хөтмөр хамжуулчны газар, нийгмийн даатгалын газар, мэргэжлийн сургуулийн өдрийн төвүүд, гэрэл хөх залуучуудын газрууд нэг яамны салбар одоо орон нутгийн байгууллагууд байгаа учраас хоорондоо ажил төлөө уялдуулж ялангуяа орон нутагт ажиллахдаа, хууль тогтоомж сурталчлахдаа орон нутагт хяналт шинжилгээний ажил хийхдээ хамтарч ажилладаг баймаар байна. Явж орон нутагт ажиллахдаа зайлшгүй хамтарч ажилладаг төлөө хууль тогтоомж сурталчилдаг, иргэдэд одоо үзүүлж байгаа үйлчлэгээ хүргэдэг, хяналт шинжилгээ хийдэг, үр дүнгийн хяналт хийдэг ажлуудыг хамтарсан сум орон нутагт ажиллах төлөвлөгөө гаргаад дөрвөн нэгж хамтдаа орон нутагт ажилладаг байх заашаа шаардлагатай бол байна. За бусад зарим аймагуудын туршлага бол байна. За манай яамны зарим газрууд орон нутгууд ажиллаад ирсэн тухайлбал Өсгөл аймаг яг ийм одоо бүтцээр бол ажиллаж байна. Энэ бол маш их үр дүнтэй болж байна. Ажлууд хоорондоо бас мэдээлэл авдаг байх, ажлаа уялдуулдаг байх юм заашгүй шаардлага бол байна. Тийм учраас манай орон нутгийн дарга хоорондоо дөрвөлээ хамтдаа сууж байгаа орон нутагт ажиллах нэгдсэн ийм төлөвлөгөө гаргаад энэ төлөвлөгөөний дагуу хамтарч ажилладаг байх хэрэгтэй байна. Энэ бол бас нөгөө талаас төсөв санхүүч одоо хэмнэх юм давуу талтай гэж бол үзэж байна. Ийм чиглэлээр тодорхой байгууллагын хэмжээгээр ажиллах шаардлагатай байна. За дараагийн асуудал 2018 оны Монгол Улсын засгийн газраас сахилга хариуцлагыг сайжруулах жил болгон зарласан. За энэтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн сайдын нойлын албан даалгаврыг гаргасан. Энэ нойлын албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт ажиллаж байгаа манай бүтцийн байгууллагууд, хэлцээрүүдийн дарганаар орон нутгийн хүрээнд бичигдүүлэх ажилд онцгой анхаарах хэрэгтэй бол байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд одоо гарсан төрийн захиргааны төв байгууллагуудад архитектур цогтуулдаг, хоорондоо зодтолдог ийм одоо харамсалтай зүйл явдлууд одоо гарч байгаа учраас энэ ажлыг нэлээд чамдах шаардлагатай. Саяхан
засгийн газар 2018 оны сахилга хариуцлагыг сайжруулж болгосон тоогоор яамдуудад хэвлэх газраас шалгалт хийсэн үр дүнгийн нөгөөдрийн засгийн газрын хуралдаан дээр танилцуулна. Тэгэхээр энэ засгийн газрын хуралдаан дээр манай яамыг хэрхэн яаж нөлөө гэдгийг биелж одоо таавал бас мэдээж тодорхой үр чиглэл одоо өнөөж бодож байна. Энэтэй холбоотойгоор хоёр одоо чиглэлийг бас орон нутгийн удирдлагууд бас тодорхой үр болох зөвхөн зүйтэй болох гэж бодож байна. Нэгдүгээр төрийн цаг байгууллагын ажлын албан өрөөнд архи согтуулгандаа оруулахыг хэрэглэхийг одоо хатуу одоо хоригдох хэрэгтэй бол байна. Хоёр дахь асуудал нь ямар нэг баяр архитай зохион байгуулахдаа архихгүйгээр согтуулгандаагүй тэмдэглэдэг байх ийм горимд одоо чиглэлийг үүргүүлж байна. Тэгээ гурав дахь асуудал нь одоо намын одоо удирдал төгсгөрөө явж өвлийн бэлтгэл ажиллагаанд хажиг дээд ажил өргөжээ. Тийм учраас хамт олноороо хөдөө агаар салхинд зохион байгуулалтайгаар гарч одоо аялах зугаалт нэрийгээр ажил одоо цалгалтуулж одоо явахгүй байхыг өргөж байна. Ийм одоо гурван асуудлыг энэ сахилга хариуцлагын жилийн ажлын хүрээндээ олдвол тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллах гэх юм бол өргөж байна. За 18 оны эхний ажлын үр дүнгийн гэрээний биелэлээр хангалтгүй үнэлэгдсэн тасарсан болон хэрэгжилтэн удаашрч буй ажил өгөгч үйл даалгаврыг одоо эрчим зүйлс ашгүй шаардлагатай бол байна. Өнгөрсөн 17 оны санхүүгийн гүйцэтгэлээр аудитын ерөнхий газраас манай хязгаарлалт өгүүлэлттэй бас өгсөн. Энэтэй холбоотойгоор хэд хэдэн төсвийн шууд зарагч нарт санхүүгийн шийдэл оногдуулахаар хэмжээ авсан. Тэгэхээр манай төсвийн шууд зарагч нар энэ 17 оны санхүүгийн гүйцэтгэлд ерөнхий улсын аудитын газраас хийсэн энэ аудитын дүгнэлтийг зөвлөмжийг бүрэн одоо хэрэгжүүлэх ажилд онцгой ажиллах хэрэгтэй бол байна. Одоо та бүхэн ондууслаа ингээд жилийцээр энэ аудитын зөвлөмж дүгнэлтийн биелэлийг тооцно. Энийхэн биелэлийг эрчимжүүлэх арга хэмжээ зааж өгөх шаардлагатай бол байна. За шилэн дансны тухай болон засгийн газрын 29-р тогтоолоор батлагдсан журмыг бүрэн одоо хэрэгжүүлж ажиллах онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. За төрийн захиргааны ажилтай холбогдуулаад өсөлт нэлээд өвлийн бэлтгэл ажил хангах ажлыг бүх одоо шатндаа эрчим зүйл зааж өгөх шаардлагатай байна. Ялангуяа орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн сургалт өдрийн төвүүдийн засалтай холбоотой ажлуудыг яаралтай дуусгах хэрэгтэй бол байна. Энэ үйлчлэлийн бэлтгэл ажлын хүрээнд сайдаас орон нутгийг шилжүүлсэн засварын ажил, хөрөнгө оруулалтын ажлыг богино хугацаанд чанартай үүсгэж асуудал онцгой анхаарч ажиллах таамагтай бас үйлчлэл одоо болж байна. Хоёр дахь чиглэлийн асуудал хөдөлмөрлөлтийг дэмжих хүрээнд бид хэд хэдэн ажил арга хэмжээ зохион байгуулсан. Засгийн газрын хуралдаанд танилцуулж орон нутгад ажлын байр бий болох төлөвтэй байгаа учраас зохион байгуулалтын ажлын байр гэсэн хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэр гаргаад ажиллаж байна. За хоёр дахь асуудал энэ орон нутгад мадачгүй дагсан ажлын байр бий болохын заажгүй шаардлага бол байна, ийм боломжууд байна. Энэтэй холбоотойгоор гэрээ малчин буюу өрхийн хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлээд батлаад хэрэгжүүлж байгаа. Хоёр дахь асуудал нь орон нутагт олгож байгаа жижиг зээлийн үртээмжийг оновчтой болох зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ хүрээнд орон нутагт олгож байгаа хөдөлмөрлөлтийн дэмжлэгээр олгож байгаа жижиг зээлийн банкыг өөрчилж орон нутагт салбартай аржид банкудаар хөдөлмөрлөлтийн дэмжих сангийн жижиг зээлийг олгох юм арга хэмжээ авсан. Тендер нь зарлагдаад төрийн банк, хаан банкуд шалгарсан. За хөдөлмөр авч үйлчлэгийн ерөнхий газрын дарга эдгээр хоёр банктай гэрээ одоо байгуулаад хөдөлмөрлөлтийн дэмжих сангаас жижиг зээл одоо олгоход арга хэмжээ бол ихжээ. Улаанбаатар хотын хэмжээнд Капитал банк, олон банк хоёр бол хөдөлмөрлөлийн дэмжих сангийн жижиг зээлийг олгоно. Орон нутагт зөвхөн орон нутгийн салбартай хаан банк, төрийн банк гэсэн ийм одоо хоёр банкаар хөдөлмөрлөлийн дэмжих сангийн жижиг зээлийг олгоно. Энэтэй холбоотойгоор энэ хөдөлмөрлөлийн дэмжих сангаас олгож байгаа жижиг зээлийг оновчтой, хүртээмжтэй одоо болгох хөнгөн шуурхай иргэдэж хэрэглэхгүйгээр хөдөлмөрлөлийн дэмжих чиглэлээр ажил сонирхолтой байгаа иргэдэд ажлын байртаа уулгах хэмжээ шуурхай зохион байгуулах хэрэгтэй байна. Би оны эхэнд аймаг нийслэлийн засаг даргаттай гэрээ байгуулахдаа ажилгүй байгаа ядуу байгаа иргэдийн судалгааг гаргаа хүн болгонд өрг болгонд байгаа хэрэгцээ чадварыг нь тодорхойлоо. Энэ хэрэгцээ чадварыг нь тулгуурлаад
ажлын байртай болгох, орлоготой болгох арга хэмжээ авч таах нь үүрэг таавар өгсөн. Энэ одоо ажлынхаа биелэлийг бас одоо та бүхнээс шаардж байна. Хөдөлмөрийн хамт үйлчлэгийн ерөнхий газар дээр байгаа мэдээллийн сангаа тулгуурлаад орон нутагтаа байгаа ажилгүй байгаа ядуу байгууллагын судалгааг өөр хүний бүрээр гаргасан байх хэрэгтэй байна. Тэр ядуу байгаа өрхийн иргэдэд ямар хэрэгцээ вэ чадах байна уу тодорхойлсоо байх хэрэгтэй байна. Тэр хэрэгцээ чадварт нь тулгуурлаад ажилтаа болгох, орлоготой болгох арга хэмжээг эрчим зүгс ашиг шаардлагатай байна. Энэ онд та бүхэндээ өгж байгаа бас нэг үүрэг бол ядуу хөгжиж байгаа тэр өрхөөс нэгээс доошгүй хүн зайлшгүй ажлын одоо байртай болгосон байх. Энэ одоо үүргийг та бүхэн тодорхой бодлого одоо болгож хэрэгжүүл үр дүнд хүрэх хэрэгтэй байна. Хоёр дахь асуудал нь орон нутагтаа ажиллаж байгаа мэргэжлийн судалгаа төлөвлөлийн төвүүдтэйгээ маш сайн нэгт хамтарч ажиллах шаардлагатай байна. Төв сургалтуудыг мэргэжлийн судалгаа төлөвлөлийн төвүүдийн түвшиглэн явуулах хэрэгтэй байна. Орон нутагт хэрэгжүүлэх зохион байгуулалт ажлын байр хөтөлбөр, гэрээт малчин хөтөлбөрт хэрэгдэх хамрагдах иргэдийг богино хугацаанд сургалтанд хамруулах, аж ахуй хэлтийн чиглэлийн сургалтанд хамруулж энэ одоо хөтөлбөрийн үр дүнд тодорхой болох арга хэмжээг орон нутагт мэргэжлийн судалгааны төвүүдээр түвшиглэж авсаачруулах шаардлагатай байна. Та бүхнийг би ойрын хугацаанд 2 удаа судалгаа маш яаралтай ойрын хугацаанд гаргасан байхыг өөрөөр болгож байгаа. Нэг дахь асуудал нь орон нутгийн төв суурин газраас аймгийн төвөөс, сумын төвөөс хөдөө гарч гэрүүлээрээ хөдөө гарч малчнаар ажиллах сонирхолтой иргэдийн одоо судалгааг яаралтай авч хөдөлмөрийн үйлчлэгийн ерөнхий газарт нэмэх хэрэгтэй байна. За нөгөө талаас ангууд зөртэй олон улстай гэрээт малчин авч ажиллах сонирхолтой малчдын судалгааг авах хэрэгтэй байна. Энэ хоёрын хооронд нь манай хөдөлмөрийн үйлчлэгийн хэлтсийн хооронд нь уулзуулж гэрээ одоо байгаа ажил зохион байгуулах, мал маллагааны арга ухааны сургалтанд одоо хамруулах ийм зааш арга хэмжээг зааж шаардлагатай байна. Орон нутгийн зохион байгуулалттай ажлын байр бий болох хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээгээр залуучуудыг хөдөлгөөн зохион байгуулалтыг номжтой боловсронгүй болох арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй байна. Нөхөл байгуулах, хошоо байгуулалтанд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Сум орон нутгийн хэрэгтэй хатан хэмжээг бэлтгэхэд нь хашаа хурдан. Энэ юу гэдэг вэ? Ус цэг гаргахад нь эдгээр залуучуудыг хөдөлгөөн байгуулалтыг оновчтой болох хүрээнд хөдөлгөлтийг дэмжих зайлшгүй шаардлагатай байна. За ур чадварыг чадвар түшигсэн ажлын байр хөтөлбөрийг та бүхэн мэдж байгаа насыг нь бид олгуулсан байгаа. Төсөлд хамрагдах сангуучдын хэмжээг нь нэмэгдүүлж өгсөн. Иргэдүүд хугацааг 3 жил байсныг нь 2 жил байсныг 3 жил одоо болгож хугацааг нь одоо бас нэмэгдүүлж өгсөн. Энэ одоо ажлын зохион байгуулалттайгаар яаралтай үр дүнд өөрөөр хэрэгтэй байна. За нэг зүйл хэлэхэд энэ жил ажлын байрлуулах зэрэгтийн тоо нэмэгдсэн байна. Гэхдээ шинээр бий болсон ажлын байрны тоо өмнөх оны мөнгөөс нэлээд одоо хэмжээгээр буурсан байна. Энэ одоо зүйл бас онцгой анхаарлаа хандуулж та бүхний ус хөдөлгөөний нэмэгдүүлэх чиглэлийн ажилд онцгой анхаарал хандуулж ажиллахыг тодорхой өөрчлөлт өгч байна. За бид тэр үйлсэн хөдөлгөөний тэм сангаа сангуулж жижиг зээлүүдийг хаан банк, төрийн банкаар гэрээгээр олгохоор гэрээ байгуулж ажиллаж байгаа. Зайлшгүй шаардлагатай болвол заавал аймгийн төв дээр хөдөлгөөний тэм сангаа жижиг зээл болох асуудлуудыг аймгийн төв банкаар төлөвлөж олохгүй, сумынхан банкаар сумд нь байгаа иргэдэд шаардлагатай зээлийг олох энэ арга хэмжээ шуурхай зохион байгуулж ажиллахыг ажиллаж шаардлагатай байгаа гэдэг таамагтай хэлийг өгч байна. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын хүрээнд бас та бүхэнд бас хэдэн зүйл хэлье. Энэ жил мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын чиглэлээр зарим нэг одоо өөрчлөлтүүд хийгдсэн. Яамдаа бодлогын газартай болсон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын төлөөлөн болох зөвлөлийг шинжилэн зохион байгуулсан, одоо зөвлөлийг шинжилэн зохион байгуулсан. Эх он бид мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудад орнотойгоор зарчим бодлогын хүрээнд хэд хэдэн одоо шинжилгээний бодлого хэрэгжүүлэхэд төлөвлөж байна. Нэг дахь асуудал сургалт цагчид хүүхдүүдэд 70,000 төгрөгийн бэлгэлийг буцаан олгуулдаг байхаараа үндэсний засгийн газрын төвшөнд ярилцаад сангийн яамтай ярилцаад ойлгоцоод явж байгаа төсөөлөлөс тусалж байгаа. Тийм учраас таавал иргэжил месүүдээс сурч байгаа хүүхдүүдэд 70,000 төгрөгийн бэлгэлийг олгуулна гэдэг байдлаар ажлын зохион байгуул энэ чиглэлийн судалгааны ажлыг зохион байгуулж ажиллах айлшгүй шаардлагатай байна. Хоёр дахь асуудал нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын дотоодны хоолны зардалтай холбоотой асуудлыг иргэжлийн төсөв тусгаж нэмэгдүүлэх чиглэлээр бол ажиллаж байгаа.
сангийн яамтайгаа урьдчилсан байдлаар нэлээд бас ойлголцоод үрж чадж ойлгож байгаа. Тийм учраас энэ чиглэлийн юм санагч өөрчлөлт гарна. За эх жил бидний нэг онцгой анхаарч хийх ажил бол мэргэжлийн болоод сургалтын байгууллагуудын багш нарын чадах одоо хөгжүүлэх энэ одоо ажлынхаа хүрээнд нийгмийн хамгааллын сайжруулах асуудлын хүрээнд онцгой анхаарч одоо ажиллаж шаардлагууд бол байгаа. Энэ одоо чиглэлээр эх оны төсөв төлөвлөлт болгох асуудал дээр нэлээд одоо зүйлүүд ээлж байгаа. Одохгүй одоо бид засгийн газар бас тогтоол одоо оруулж тодорхой асуудал шийдвэрлүүлнээс ийм чиглэлээр ажиллаж байгаа. За ойрын хугацаанд та бүхэн 2-3 чиглэлийн зүйл онцгой анхаарч ажиллах хэрэгтэй бол байна. Нэг тэр асуудлын 18-19 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг маш шаардлагатай хангах хэрэгтэй байна. Манай захирлууд одоо 20-наас 15-наас бүгд одоо үндсэндээ ажилдаа орсон байхаар бол зохицуулагдсан. 7 сарын 1-ээс бүх захирлууд бол амарсан 8 сарын 1-10 гээд одоо ороод дуусчихж байгаа. Тийм учраас та бүхэн одоо энэ хичээлийн жилийн бэлтгэлүүд хангахтаа бол асуудал онцгой хангах шаардлагатай байна. Хөрөнгөний боломж байх муутагаас шалтгаалаад засвар шаардж байгаа сургуулиудад бүгдээр нь засварын хөрөнгөний их усрын асуудыг шийдэж өгч чадаагүй. Гэхдээ тодорхой хэмжээгээр боломжтой хүрээнд бас одоо засварын асуудыг шийдэж өгсөн. Бид түрүүсийн засвартай холбоотой хөрөнгө оруулалтад тохиромжтой холбоотой асуудлуудыг ойрын хугацаанд яалттай хичээлийн шинжилгээ өмнө багтаа дуусгасан бас чиглэлээр зохион байгуулалтаар хангаж ажиллах хэрэгтэй байна. Хоёр дахь асуудал нь эсэлттэй нэлээд анхаармаар байна. Эсэлттэй бас жаахан хангалтгүй байгаа гэсэн дүн мэдээтэй байна. Тийм учраас эсэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр манай сургуулийн захирлууд бас ойрын үлдэж байгаа хугацаанд нэлээд эрчимтэй сурчлагын ажил зохион байгуулалтын ажлуудаар арга хэмжээ зайлшгүй шаардлагатай байна. За өвчлөлийн бэлтгэлийг хангалттай болгох асуудал байна. Анги танхим сургалтын хэрэглэгдэхүүн орчин нөхцөлийн засвар үйлчлэгийг ойрын хугацаанд дуусгах гэсэн үгийг бас сая одоо өгсөн. Төгсөгчдийг орон нутгад дотоод суурьшилтай ажлын байраар хангасан аж ахуйн байгууллага ажиллагчдыг дэмжих тэдний нийгмийн хариуцлага дээшлэх чиглэсэн ажил орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулах шаардлагууд бол байна. За сургалт явуулж буй мэргэжлийн чиглэл тусвараар сургалтын агуулгын зарламж үедээ хангаж чандын баталгаатай үндэсний хүрээнд нөлөөлөн зөвшөөрөгдсөн сургалтын стандарт чадамж суурьсан өдрүүдийг бий болгох мөрдүүлэх асуудлаар онцгой анхаарч шаардлагатай бий бол тааврандаа бас хэлье. За түрүүний ярьсан орон нутгийн хөдөлгөөний эцүүтэйгээ хамтарч орон нутгуудад хөрөнгөлтийн нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгад хэрэгжиж байгаа төслүүдийг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд манай мэргэжил боловсрол нийтийн боловсрол сургалтын байгууллагууд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа энэ одоо чиглэлээр бизнес эрхлэлийн чиглэл, аж ахуйн чиглэлээр төр сургалтуудыг хөдөлгөөний халамж хөдөлгөөний газартай хамтран одоо зохион байгуулдаг баталгаар онцгой анхаарч ажиллаж ашиг шаардлагатай байна. За төгсгөлд нь хичээлийн жилийн шинэ жилийн нээлтэнд багш нарын баг хурал гэж бие даасан баг хурал одоо бид зохион байгуулж чадахгүй болсон тус санхүүгийн асуудлаас болоод ийм одоо чигтэй байна. За хүсчихсэн маягаар багш нарын чиглэлийн шинжилгээний одоо бас ажлын хүрээнд сургалт зохион байгуулахаар болгож ажиллаж байна. За магадгүй хэрвээ хүсчихсэн маягаар сургалт зохион байгуулж чадахгүй бол орон нутгатаа багш нарын одоо хурлаан зохион байгуулах төлөөлөн болох зөвлөлүүдийн дарга нарын одоо оролцоотойгоор хичээлийн шинжилгээний одоо нэг зохион байгуулах багш нарын ах хурлын зохион байгуулалт чиглэлээр ажиллах ийм одоо үйл чиглэлийг өгөөд ажиллаж байгаа гэдэг харахад хэлхий хүсэж байна. За нийгмийн халамжийн чиглэлээр хэдэн одоо зүйл ухаанд бас хэлхий хүсэж байна. Нэг асуудал хүүхдийн мөнгөний хэмжээг хүсэлт гаргасан иргэнд олгодог байхаар их хурлын тогтоол шийдвэр гарсан. Энтэй холбоотойгоор хөдөлмөр хөгжлийн ерөнхий газар зохион байгуулаад хяналттай бай хүүхдийн мөнгөнд итгэмжийг авах хүсэлтэй байгаагийн судалгааг авах ажил явагдаж байгаа. Одоо 9 сарын 1-ний энэ ажил дуусгах болгоно. За ягцруулж яахан зарим аймагуд удаашралтай болов байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Яг учраас энэ судалгааны ягц удаашралтай байгаа аймагуд онцгой анхаарч энэ ажлыг ойрын хугацаанд шуурхаа дуусгаж үнэн бодтой мэдээллийг хөдөлмөр хөгжлийн газар яалтаа бас гаргаж нэг одоо өгөхийг таавандаа бас үүргэж байна. За зорилттой өрхийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжлийг эрчимжүүлэх сайд болоод аймаг нийслэлийн засварлалтай байгуулсан гэрээнд туссан нийгмийн халамжийн чиглэлийн зорилтыг бүрэн хэрэгжүүлэлт анхаарч ажиллах шаардлагатай байна.
орон нутгийн удирдлагуудад нэг үүргийг тодорхой өгөхөд нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн төхөөрөмжийн өргөө гарах талын асуудлыг онцгой сан зохион байгуулж ажиллах хэрэгтэй бол байна. Өмнөх шийдвэрийн гашуун туршлага бол байна. Ялангуяа манай Баян Улгийн аймгийнхан халамжийн тэтгэврийн төхөөрөмжийн өр мэдээлэл өндөр хэмжээгээр бол гаргадаг. Энэ одоо докторчлог энэ онд гарахгүй байхыг тодорхой өөрөөр чиглэл өгч байна. Та бүхний явуулж байгаа энэ буруу чих хандлага үйл ажиллагааны чинь болоо цаашдаа халамжийн санг орон нутагт нь биш улсын төвлөрсөн төсвөөс санхүүжилтийг болгоё гэдэг асуудал ч гэсэн сангийн яам ярьж байгаа шүү гэдгийг бас бид хаалтаас онцгой анхааруулж хэлхийг хүсэж байна. Зарим аймагуудад төсөв батлахдаа манай яам болоо сангийн яамны хянсан тооцооны үзүүлэлтийг бууруулж батлаад өөр одоо зүйлүүдээс зарцуулаад байгаагаас цэцгэлээд төвхөмжийн үйл үүсгээд энэ докторийн энэ гаргахгүй онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. За аймагуудын хөдөлмөр амт үйлчилгээний газрууд өөрийн аймгийн ахмад насны хөгжлийн бүтээх иргэдийн нийслэл холбоод төр хугацаагаар иргэдийн нийтийн тээврээр зорчих санхүүжилтийн тооцоо судалгаа гарсан орон нутгийн төсөвтөө жигээр тусан батлуулах бол онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Орон нутгийн оролцоонд туршилсан халамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгож шалгуулалтын ажил удаашралтай байгаа. Нийслэлийн дүүргүүдийн асуудал анхаарч цаашдаа анхаарч оны эхнээс хэрэгж нөхцөлийг бүрдүүлэх илтгэл зохион болгох заашгүй шаардлагатай байна. За аймаг орон нутагт хүнс тэжээлийн нэмлийн үзүүлэлт үйлчилгээ гэрээлийн үүсэх хүнсний төлбөрийн сонгон чухруулах гэрээ байгуулалтанд тавих хяналтыг сайжруулах ажил заашгүй шаардлагатай байна гэсэн ийм одоо чиглэлийг таарсан өгч байна. Нийгмийн даатгалын хүрээнд бид энэ жил намын шуулганаар нийгмийн халамжийн болоод нийгмийн даатгалын үйл тогтоомж өөрчлөлт оруулахаар байгаа. Жишээлбэл эх оны төсөвдөр нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийг амжилгааны төвшөнтэй хөргөж нэмэгдүүлдэг байгаар хуулигдсан орчин бүрдүүлдэг байгаар асуудал яриатай төсөөлөлтөйг хамтдаа өргөн барихаар ажиллаж байгаа. За нийгмийн даатгалын үйл тогтоомж бидний шинжилгээ асуудал явуулж байна. Саяхан бид хууль зүйн яамтай хуулийнхаа үзэл баримтлуудыг баталсан гэдэг энэ ондоо багтаагаар намын удаж болгоноор нийгмийн даатгалын хууль тогтоомжуудыг өөрчлөлт оруулах асуудал их хурд өргөн барихаар ажиллаж байгаа гэдэг арганд хэлхийг хүсэж байна. За нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөө жиг биелүүлэх нийгмийн даатгалын хамралтын нөлөөтэй онцгой анхаарч ажиллах заашгүй шаардлагатай байна. За нийгмийн үйлдэл жилээс жил улсын төсөөс авах татаасан хэмжээ ашиглалтаас нэмэгдэж байгаа. Ийм учраас бол бид нийгмийн даатгалын хамралтын нөлөөтэй холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах заашгүй шаардлагатай байна. За 1 сарын 1-ээс эх оны 1 сарын 1-ээс эхлээд хэрэгжиж эхлэх хуулиудуудын ээжтэй холбоотой нөхөн нийгмийн даатгал шимтгэх нөхөмжөлтэй холбоотой эдгээр хуулийн зохицуулалттай холбоотой дээд газраас хүрэн чиглэлийн дагуу ажиллах, ажилтны албан агшийн мэдээлэл хангах чадваржуулах, олон нийт иргэдэд хандсан сургалт сурталчилгаа нөлөөллийн ажил тухайгаар шуурга зохион байгуулах заашгүй шаардлагатай байна. За ажилласан жил тэтгэврийн даатгал шимтгэх нөхөн тооцоолох иргэний нийгмийн даатгал шимтгэх нөхөн төлөх журмын дагуу 1990-с 2000 оны хооронд ажилласан жил тэтгэврийн даатгал шимтгэх нөхөн тооцоолгоор бүрдүүлсэн бол шимтгэлийн төлөөгүй дутуу тулсан иргэдийн тэтгэврийн даатгал шимтгэлийг төлөвлөх ажлыг шуурга зохион болгох шаардлагатай байна. За өндөр насны тэтгэврийн нас болон шимтгэл төлсөн байх хугацааны доод хязгаарыг жигвэр 3 сараар нэмэгдүүлэх болон малчдын тэтгэврээс 5 насаар 80 дахь хуулийн хэрэгжлийг орон нутгад зохион байгуулах иргэдэд сурталчлах, даатгуулагчийн малчнаар ажиллах, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тодорхой зөвлөлийн үйл ажиллагаанд тавьж ажиллах заашгүй шаардлагатай байна. За гэрүүл хүүхд залуучуудын хүрээнд бас хэдэн одоо бас өөр чиглэл харахад болохыг хүсэж байна. Бид энэ жил ерөнхий сайдын анхаардаг 2 үндэсний 3 үндэсний зөвлөлийн хурлыг бол хийсэн. Жигдрийн өгшөөдлөлтэй холбоотой үндэсний зөвлөл, хүүхдийн үндэсний зөвлөл, төвшин бэрхшээлтэй иргэдийн суулгах үндэсний зөвлөлүүд хурлыг тодорхой орон шийдвэрүүд гарсан. Хоёр дахь асуудал нь хөгжим бэрхшээлтэй иргэдийг өмнө тулгамж байгаа асуудлыг хөгжим бэрхшээлтэй иргэдийн оролцоотойгоор тодорхойлдог байх, шийдвэр гаргахад хөгжим бэрхшээлтэй иргэдийн оролцоо нэмэгдүүлэх, гадуур хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах одоо чиглэлээр заашгүй шаардлага учраас хөгжим бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий удаа газрыг байгуулсан, үндсэн засгийн хуралдаанаар агентлаг байгуулсан 97 оны нөгөөдрийн засгийн хуралдаанаар агентлагийн даргыг нь томдуулахаар бол ажиллаж байгаа. Ингээд тодорхой бас ажлууд бол хийж байгаа гэдэг харамтай хэлье. За хүүхэд
Гэрүүл залуучуудын асуудалтай холбоотойгоор эх оны төсөв дээр бас хэд хэдэн зарчмын асуудлууд яригдж байгаа. За нэгдүгээрт халуун хүүхдийн чиглэлээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа халамж асамжийн төвүүдийг аль болох төсөөс одоо санхүүжүүлдэг байх. Ийм одоо чиглэлээр эх оны төсөв төлөвлөгөөнд асуудал тусгаар болоод явж байгаа гэдэг харганд дахийг үсэж байна. За би таавхандаа олбуулж гэрүүл үг залуучдын асуудлаар хоёр одоо чиглэлийн судалгаа өмнө яалтал ашиг шаардлагатай гаргах шаардлагатай асуудлууд байна. Нэгдүгээр асуудал нь орон нутагт ажиллаж амьдарч явах нэг асуудал байна одоо ярьдаг. Иргэн сайд ч гэсэн бид тодорхой үр дагавар болж байгаа. Орон нутагт амьдарч байгаа энэ орон гэргүй тэнүүл одоо амьдралын иргэдийн судалгаа нэг үчлэн одоо гарах хэрэгтэй байна. Эдгээр иргэдийг бүтгэжүүлэх, ичмэртэй болгох, эрүүл мэндийн үйлчлэлд одоо хамруулах хэмжээ яадлаа зохион байгуулах хэрэгтэй. Эдгээр иргэдийг энэ өвөл яаж дулаан байртай, дулаан хоолтой, дулаан хувцастай үйлчлүүлэх гэдэг асуудлыг одооноос нэгтгэхийг хангаж орон нутгийнхаа засаг даргаатай асуудлыг ярьж шийдвэрлэх хэрэгтэй байна. Ер нь цаашдаа энэ оны төгсгөлөхэд бүх одоо аймаг орон нутгууд орон гэргүй тэнүүл амьдралтай иргэн тэнүүл одоо амьдралтай эцэгхээс одоо дайцгийн хүүхдүүд одоо болохын зорилт тавьж заасан шаардлагатай байна. Бид одоо цөөхөн одоо монголчууд 3 саяхан монголчууд яхаар одоо нэг хэсэг нь гудамжинд одоо амьдраад нэг хэсэг нь тэнүүл амьдрал илтий гэдэг одоо байх байна. Засгийн газарт болохгүй бид нэг асуудал орчих өмнө ороод бол бодсон. Энэ орон гэргүй иргэдийн талаар гарах хэмжээний тухай засгийн газрын хуралдааны тэмдэглэл бодохгүй гаргана. Энэ хуралдааны тэмдэглэлээс тодорхой үүрэг одоо чиглэлүүд одоо бас таавд бол очно гэж бодож байна. За хүүхдийн их аюулгүй байдал хангах асуудлаар гарсан засгийн газрын 2018 оны 7 сарын 9-ний өдрийн албан даалгаврын хэрэгжилтийг хангах өдөр тутам орон нутгийн хэмжээнд хэрэгжилтийн дүгнж ажиллахыг бол таавд өөрөөр болгож байна. Энэ албан даалгаврын хэрэгжилтийг өдөр тутам манай яам нэгтгэж засгийн газарт тайлбарж явах юм уу гэсэн. Тийм учраас энэ албан даалгаврын бэлтгийг өдөр тутам тайлбарж манай яамны хүн амын хүчин бодлогын одоо газарт бас нэгтгэж ирүүлж одоо байх таавд бас өөрөөр өгч байна. За хөдөлмөр нийгмийн хамгаалалтын салбарын бүх одоо байгууллагуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх хөдөлмөрийн хуулийн 114 зүйлийн хэрэгжилтийг одоо сангаж ажиллах таавд бас тодорхой үүрэг өгч байна. Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах орон нутгатаа хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвөө баталж шаардлагатай төсвийг орон нутгийн төсөөсөө шийдвүүлж одоо ажиллахыг таавд бас үүрэг даалгавар өгч байна. За аймаг дүүргийн залуучдын хөгжлийн төв залуучуудын сарын аян зохион болох холбоотойгоор гарсан сайдын тушаал болоод агентлагийн газрын даргын өсөн чиглэлийг даваа ажлын төлөвлөгөө гаргаж ажиллахыг таавд тодорхой үүрэг даалгавар өгч байна. Ийм одоо зүйлүүдийг орон нутгийн удирдлагууд таавдтай онлайнаар бас уулзж байгаа бүс өөрийн чиглэл одоо болгож байна. Өчигдөр ингээд ийм үр чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө одоо гаргаж биелтийг нь сар тутам яамны төрийн захирал удирдлагын газар хяналтын үйлдвэрийн газарт бол ирүүлж ажиллах үүрэг болгож байна. Цаашдаа одоо бид өдөр тутам таавдтайгаа уулзаж энэ тодорхой асуудлуудаар онлайнаар одоо бас харилцаж санал бодлого бол сонсож өөрөөр одоо чиглэл одоо болгож өгч бас ажиллана гэдэг бол хэлж өсөж байна. За төгсөлд нь орон нутгийн удирдлагуудаа бас нэг зүйл ихэд иргэдийнхээ санал хүсэлт энэ маш одоо чиглэл багтаа шуурхай хандаж ажиллаж байна. Орон нутгаас маш их одоо таавхны үйл ажиллагаатай холбоотой өөрөөдөө санал хүсэлт бол ирэх юм. Энэ бүгдийг үнэн гэж одоо үзэх бол хэцүү. Гэхдээ бас худлаа гэж одоо бас үзэх бол хэцүү. Ялангуяа Говьлын аймагтай холбоотой, Баянгэрийн аймагтай холбоотой орон нутагт ажиллаж байгаа мэргэжлийн босол сургалтын байгууллагууд болоод хөдөлмөр хангамж үйлчилгээний газрын удирдлагуудтай холбоотой санал хүсэлт өөрөлдөл асар их хэмжээгээр ирэх юм. Тэгээд зориуд анхааруулж хэлээ. Говьлын аймаг, Баянгэрийн аймаг. Цаашдаа эдгээр аймагуудын энэ удирдлагууд бас ажилтаа анхааралтай хууль тогтоомжийг хэрэгжүүлж орон нутгийнхаа иргэдийн хүсэл санал хүсэлтэнд хүндэлтэй хандаж ажиллахыг бол таавд тодорхой үүрэг одоо болгож байна. Ингээд би хэлэхгүйгээ үгээр мэдүүлж байна. Одоо яг ингээд хаачих юм уу? Асуухнаас яг юм байна. За, орон нутгийн удирдлагууд асуулттай асуулт нэрийг өгч.
Тэгээд тэр нэрийн дагуу сонссон их үү?